Аюушийн жаргал сайхны зохиол тал тойрог. Эрлэгийн илч ирч гэж. Итгээд хачин хамар эвэртэл болохоос яг цэрэн мөндөө. Юунч нийлэмгэр цагаан хувцс өмсдөг юм билээ. Чи надтай тооцоо бодохоор иржээ. Надад одоо хорогдох юм огт алга. Даанч чамд хөтлүүлж эрлэгийн хаанд очиж байгаа минь л хайран гэж өхөж буй өвгөн сүхийн хэлэхэд чиний буцах цаг чинь болжээ. Ата хорсол, шунал, тачаал, худал хуурамгаас өөр авах юмгүй энэ орчлонд чи юунд хоргодно? Одоо амьд явах хэрэггүй. Явъя гэж эрлэгийн элч шавдуулах нь шар цэрэн яах аргагүй мөн байлаа. Би өхөөгүй. Тавхан хоромч гэсэн амьд баймаар байна. Чи зайлаад өгөөч гэж зудрахаг хаврын хөхөлбөр хар үйл шиг царайлж сүх өвгөн гиншигнэн хэлв. Шар цэрэн чи багийн дарга байхдаа малчтынхаа хөдөлмөр өдрийн хөлс өгөлгүй цусалчаад хэрэгт холбогдож шоронгийн хаалга татхын даваан дээр хэсгийн төлөөлөгчд амбан шар өгч байж арай хийж нэг юм мултарсан да. Энэ гэрэлт нарны доор чам шиг бузар амьтны хийсэн нүглийг тоочвч барахын аргагүй. Намайг цэрэгт явсны араар цагаан линхуаг минь жирэмсэн болгож орхичхоод хар хайсангийн хараагүй сэргэлэнг гэртээ оруулж гэргийн нэртээ 16 жил байлгахдаа чи зовоохын дээдэр зовоосон доо. Дөч гарсан хойноо сэргэлэнг үнний хорвоод буцахад ажил төрөлгүй чи архиар хооллож явсаар цагаан сарын дараахан хусамтын бөөрөгт хөлдөж өгсөн дуулцсан. Чиний хүүрийг ерөөч балсангаас өөр олны хөлөөс зайлуулах хүн олдоогүй юм гэдэг. Тэрэл цагаас хойш энэ нутагт муу ёр шүглж элэг бүтэн айл цөөхөн болж эд насандаа олон ч хүн энэ хорвоог орхиж явсан юм да хөөрхий гэж хэлээд лүүлэг лам майн уншиж суудагсан. Сүх энэ бүхнийг тод санаж байлаа. Харин шар цэрэнгийн эрлэгийн элч болж ирчгээд өөрийг шавдуулан байгаагийн учрыг тэр төдийлөн ухаж чадаагүй ч энэ насны нүгэл буйныг эрлэг шүүдгийн үннийг мэдэрч байлаа. Эрлэгийн элчэд амьдрах цаг зав гэж үгүй. Үргэлжл энэ хорвоогоос хүн дуудаж тэднийг тамлан зовоож тарчлан ирүүднэ. Шар цэрэнгийн хувьд энэ хорвоод үйлцэн нүглээ намжилж яваач өшрөх санахын аргагүй тохиолдоод өдөр бүр учирч эрлэгийн элчч гэлээ элэг хэмтэрч халирах үе зөндөө л гардаг аж. Шар цэрэнгийн энэ зовлонг хар сүх яахан мэдэх вүлээ. Энэ орчлон чинь яасан олон өнгөтэй юм бэ? Миний огт үзээгүй, таньж мэдээгүй өнгөч бас байдаг юм байна шүү гэж сөхөвгөн бодно. Түүний нүдний өмнөөр туулж өнгөрүүлсэн бүхий л амьдрал нь кино зураг шиг урсан өнгөрч байлаа. Намайг цэргээс халагдаж ирэхэд цагаан линхуа амандаа хүрсэн том гэцтэй угтсан. Хүний орчлонг би ийм хуурамч гэж бодож явсансан билүү. Цагаан линхуатай тэрсэхтэй тэхээс тэх гэж 17 настай үеэл дүүг нь оргуулан гэргий болгож билээ. Тэнэгхэн ч байж тээ. Жавдсан бид хоёр 20-од жил амьдарч хоёр сайхан охинтой болсон ч хүн болоогүй. Үүлтэй тэнгэрийн доор хүн болж дүрсний үйл лаймн л тэр юм байх та. Цагаан линхуа шар цэрэнд надад бас өөртөө гомдохдоо мааны бадми хум хар усны цүнхээлд унаж хөл амраасан. Инэрлэгүйч хорвоод тэгэхэд шар цэрэн яалаа. Хорвоод уйдсан нэг нь өгчл байг гэж хустын голыг ширэгтэл хөлчүүрч явсан гэдэг. Ийм л хүний үнэргүй бузар л үд шүү дээ. Чи бид хоёр ингэж нутагтаа байтугай хідэн сумандаа үзэгслэн гоогоороо гайхагдсан тэр амьтнаар хөл бөмбөг шиг тоглосоор дуусгасан да.
Энэ аимшигт нүгэл эцсийн удаа энд учруулдаг байж чамайг харахаас дургүй хүрч байна гэж сөхөвгөн хэлээд хатангаршиж бүрзийсэн шар үстэй хөх гараа хөллөж хутсан азарган нэхий дээлээс гаргах гэж чадсангүй. Чи одоо яаж цааргалаад намайг юу гэж ч хараагаад нэмэрвэ? Эрлэгийн хааны дансанд нэг л орсон бол эндээ үлддэг хүн гэж үгүй. Чи өөр ертөнцийн хүн болжээ. Өр бөөсөндөө баригдсан өшөө хорслын энэ бузар орчлонд чи одоо хэрэггүй. Өрөвч сайхан сэтгэл, амьдын жаргал, үнэнч хайр, өгөөршгүй баян тансаг амьдралыг үлгэртэл сонссон болохоос нүдээр үзэж биеэр идэлгүй явсаар насыг барсан хүн шүү дээ. Энэ орчлонд цаг хугацаанаас өөр хаанчлал гэж үгүй. Цаг хугацаа л бүхнийг захирдаг юм. Одоо чиний цагчин болжээ гэж шар цэрэн шавдуулсаар байлаа. Түүнд яаж цааргалаад буцах зам үгүй болжээ. Ганцхан шар цэрэнтэл хөтлүүлж 40 жил амьдарсан утаа тортог суусан ч уяг дулаан бор гэрээсээ гарах нь хайран байлаа. Шар цэрэнг илчээр явуулсан эрлэг хаанд ч гомдмоор юм шиг. Муу санаатай хүн өгсөн хойноо ч нутаг усандаа гай болж явдаг юм байна шүү гэж сөхөвгөн дэргэдэх хүмүүстэй хэллээ. Түүний үгийг шар цэрэнгээс өөр хэн ч сонссонгүй. Зуухны бөөрийг улаастал галсан сөхөвгний умгар бор герт галзуу нагай дулам эмгэн хоёр шивнэн ярих бөгөөд айл сахалтын хүнд цовралдан орж ирэхийг тэрээр мэдэрч байлаа. Яв өнгөрчвөө гэж хэн нэгнийг хэлэхэд чимээгүй тэсэхгүй нолтой гэж дулам эмгэний хэлснийг бас сонслоо. Түүний бие хөл гарын үзүүр зах хэсгээсээ эхлэн хурч тэсхийн аргагүй болж осгоход хүрэхдээ тэр хатангар хар бие орхин гарлаа. Өнгөрчлөө. Тэглээ өнгөрчлөө. Чимээгүй гэж хэлэлцэх боловч өөрийнх нь орхиж гарсан хөрч хөшиж буй үрчгэр туранхай хар цогцсыг нь харж гөлөрцгөөд. Зарим нь нулимс унган сайн хүн байсан юм хөөхий гэж гашууд. Галзуу нагай бүр шуг хийтлүүлнэ. Гэвч энэ бүхэн нь хуурамч хөөхийлэл болохыг мэдэрсэн сүх өвгөн алаг хорвоогийн өнгөнд хамгийн сүүлчийн мөчөд хамт байсан тэр хүмүүсийн үнэнч бишийг гайхлаа. Гэнэт гүн шар гэрэл гарч хорвоо уужран сэтгэл ариусч хөрч хөшиж буй биеийг дахин нэг сайн хараад шар цэрэнд хөтлүүлэн шар гэрэлт хонгил руу одохдоо огтхонч цааргалсангүй. Гагцгүй энэ шар гэрэлт хонгилд цэрэн тэр хоёр эвлэрэх нэгэн хурам ирэх буцах амьдралын зөрөөнд байх учиртай ажээ.